Сайн мэцхан ингээд өнөөдрийн лаборатори эхэлцгээе. Өнөөдөр бид нэр EFS-ийг туршиж үзнэ. Тэгэхдээ яах вэ гэхээр EC2 болон EFS-ийг хооронд нь холбоод 2 EC2-оос 1 EFS-тэй холбогдож туршилт хийх байгаа. За өнөөдрийн үед биднэрт 2 EC2 маань хасцсан. За энэнийг хэдүүлээ логингээд туршиж үзье. SSH. За амжилттай логин хийлээ. За тэгээд EFS сервислэг ороо шинэ EFS-ийг үүсгэцгээе. За EFS маань болохоор шинээр үүсгээд за нэрэн дээр нийтүүлээд тестийг оруулжтэй. За бидний EC2 үүссэн байгаа VPC-тэй үүсгэн. За эднийг харах юм бол за VPC EAE дотор үүссэн байна. За тэгэхээр энийг харуул VPC EAE буюу адилхан дотор байна те. За regional гэдгийг сонгочих. Илүү одоо дата маань найдвартай байна гэсэн үг. One zone гэх юм бол ганцхан газар дата байна. За тэгэхээр regional-аа сонгоод үүсгэцгээе. За шинээр үүсэж байгаа маань энэ байна те. Тестгээ үүсээд эхэлсэн байна. За яг одоо үүсээд available болчлоо. За EFS маань амжилттай үүссэн байна. За файл систем маань available болсон. За тэгвэл network гэдэг табаас нэдүүлээ. Availability zone доторх mount хийх боломжтой өнөөгүүдээ шалгаж болж байна. За тэгээд security group-ыг харах юм бол default-ыг ашигласан байна. Энэ default маань бас өөрөө бүх трафикийг зөвшөөрсөн байгаа. Манай EC2-ийн security group маань бас бүх трафикийг зөвшөөрсөн байгаа учраас хоорондоо ямар ч асуудалгүй харьцаж болно гэсэн үг. Ер нь бол 2049 гэдэг порт нэгэлтэй авах хэрэгтэй гэдэг. За яг одоо юм бодлоо бүгдийг зөвшөөрсөн болохоор хандах боломжтой гэсэн үг байгаа. За тэгээд EC2 руугаа бид нар mount хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр launch EC2 руугаа SSH хийж орж аваад энэ дотроо би mount-ийнхаа командаа өгөх хэрэгтэй. За mount хийхэд бол хэдүүлээ attach гэдэг төвчдөр дараад заавар харцгаая. За IP-гаар нь эсвэл DNS. За бид нар EFS mount helper-ыг ашиглаж болно. Гэтэ үүнийг ашиглахын тулд helper-ыг бид нар суулгацсан байх хэрэгтэй. За Linux-ийн AWS-ийн Amazon Linux image-ийн дотор суудсан байдаг бол Ubuntu image дээр байдаггүй. За тэгэхээр бид нар Ubuntu image дээр апдейт хийж агаад өөрсдөө хэрэгтэй пакэжаа суулгацгаая. За амжилттай суучлаа. Одоо нөгөө команд ажиллаж үзье. За бидний EFS дотор маань орцсон гэсэн. За энэ дээр хэдүүлээ шинээр нэг файл үүсгэж. За одоо хэдүүлээ энэ EC2-оос гараад нөгөө нэг EC2 руу орё тийм үү? Хоёр дахь EC2 руу. Тэгээд энэ хоёр дахь EC2-оос бид нэр саяны файлаа хандаж одоо туршиж үзнэ гэсэн болж гин үгүй юу гэдэг. За мөн өмнөх Amazon-ы EFS utils-ийг суулгах хэрэгтэй. За амжилттай суулчлаа. Тэгвэл хэдүүлээ гараад хэрэгтэй директорийг үүсгэж за нөгөө командаа дахиад ажиллуулцгаая. За амжилттай болчлоо. За эндээс хэдүүл EFS руу ороод харангууд нэг зэрэг файл байх хэрэгтэй тийм үү? Нэг зэрэг файлын доторхыг харуул loon y бичсэн байна тийм үү? За тэгвэл хэдүүл энийг буцаад өөрчилж. За одоо тэгээд буцаад нөгөө инстанс руу ороод харах юм бол саяны файл маань өөрчлөгдсөн байх хэрэгтэй. Учир нь хоёр инстанс маань дундаа нэг SSD-г нэг хардыг хувааж хэрэглэж байна гэсэн үг.
заарсаж байгаа бол өөрчлөлт авчна гэсэн. Ингээд EFS-ийг multiple буюу олон EC2-тэй зэрэг холбож ажиллах лаборатори мань баслаа.